засгийн газрын уралдаанаар ураны хайгуул олборлтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. За нэгдүгээрт ашигт малтмал уран болон бусад төрлийн нөөцийг илрүүлэх хайх олборлоход иргэдийн мэд хэрхийг хангах олон нийтийн хараат бус байнгын шууд хараа хяналтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, цаашлаад энэ уул уурхайгаас олж байгаа орлогыг орон нутгийн хөгжлийн сан төвлөрүүлэх, үндэсний баялагын сан, хуримтлалын сан төвлөрүүлэх. За мөн цацраг хэмжих, агаар ус, хөрсний бохирдлыг шинжлэх, олон улсын түвшний лабораторийг орон нутагт байгуулах асуудлыг буюу иргэний мэд хэрхийг хангах, эргэлзээг тайлах иж бүрэн ийм багц шийдвэрийг засгийн газраас гаргалаа. За үндсэн хуулиар олгогдсон иргэний мэд хэрхийг хангуулах, иргэд бол байгаль орчиндөө хараа хяналт тавих, энэ хариуцлагатай уул уурхайг бий болгоход бол ялангуяа орон нутгийн иргэдийн оролцоо бол маш өндөр байдаг. Энэ ч утгаараа бол өнгөрсөн хугацаанд энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай холбогдуулаад үүнийг бас цөмийн эрчим хүчийг дэмжиж байгаа, үлэмжийн хийг бууруулж байгаа, 3 дахь хүршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа ийм томоохон алхам болсон гэдгийг бас дэмжиж байгаа иргэдэж байна. За мэдээлэл дутуугаасаа болоод бас шүүмжилж байгаа иргэдэж байна. За мөн байгаль орчны чиглэлээр энэ агаар ус, хөрсний бохирдлын чиглэлээр, малын эрүүл мэндийн чиглэлээр болвол нэлээдгүй санаа зовж байгаа. Үүнд илүү иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлье гэдэг шаардлагуудыг тавьж байгаа бас иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн байгаа гэдгийг бас онцлог хэлэх ёстой. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд Монгол Улсын засгийн газраас 6 сайдаар ахлуулсан ажлын хэсэг, 122 бүрэлдэхүүн, хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж их хурлаар олонхоороо шийдвэрлсэн энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажилласан 6 ажлын хэсгийн ахлагч мөн улсын хурал дээр ажлын хэсгийг ахалсан улсын хурлын дэд дарга хөрөгд орж ахлуулсан улсын хурлын гишүүдэд бидэнд бол энэ иргэний нийгмийн байгууллагуудаас энэ шаардлагуудыг сургуулсан байгаа. Гал үндэстэй холбоо, Баатар хуйг, Эвийн хүч их нутгийн төлөө холбоо, хөхөө, газартай эзэн монголчууд төрийн бус байгууллага төлөөлж бүлд орж байгалийн баялаг иргэдийн хяналт төрийн бус байгууллага, иргэдийн гарын үсгийг бас цуглуулсан төлөөлж балданд орж босоо Монгол төрийн бус байгууллага, Шинжээр авдан, Сонор дуудлага байгууллага, Солонго, Иргэн Мөнхбаатар, Урмаа, Нор сүрэн, Бат цэцэг, Бямба, Эрдэнэбат гэсэн ийм хүмүүсийн гарын үсгтэй ийм шаардлага үүрэгдсэн. Энэ шаардлагуудад бол бид нэлээд бас анхаарал халамж хандлага тавьсан. Үүний үндсэн дээр засгийн газрын тогтоолыг баталж цаашдаа бол мэдээж парламентаар батлагдсан энэ хөрөнгө оруулалтын гэрээ нь болвол цаашдаа орд ашиглах хувь эзэмшигчийн гэрээ хийгдэх ёстой. Орд ашиглах гэрээн дээр энэ байгаль орчны асуудлуудыг нэлээд өндөр түвшинд тавих ёстой. Хяналтаа тавих ёстой. Мэргэжлийн хаамдууд ажиллах ёстой. Мэргэжлийн төрийн байгууллагууд ажиллах ёстой. Эрдэмтэн судлаачид шинжилгээ ухааны актийн өнгөрсөн хугацаанд ажилласан шиг энэ байгууллагууд үргэлжлүүлэх ажиллаа хийх ёстой. Хувь нөлөөлөгчийн гэрээд харилцаа эрх үүргүүдийг тоддох ёстой гэдэг утгаараа өнөөдрийн энэхүү тогтоол дээр засгийн газар бас иргэдийн энэ саналуудыг тусгаад нэгт бол Дорнов аймгийн нутаг дэвсгэрт өнөө хүртэлх хугацаанд хийгдсэн геолог хайгуулын ажлын үр дүн, уран олборлтын техник технологи, орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэж хяналт тавьж олон нийтэд тухай бүр хүргэж байхыг ажилд эрдэс баялагын сайд Туваа, ашигт малтмал газрын тусны газрын дарга Ган хуйг, үндэсний геологийн алба, Бат цацрал нарт даалгасан. Мөн Дорнов аймгийн Улаанбаатар Бадрах сумын нутаг дэвсгэрт байрлах энэ олборлох боловсруулалттай холбоотой хүн мал амьтад хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон мэргэжлийн судалгааны байгууллага эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүн тулгуурлаж бас холбогдох мэдээллийг хүргүүлж хамтарч ажиллахыг Цөмийн энергийн комиссийн ажлын албаны дарга Манлайжов, мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Нарантуяа, шинжилгээ ухааны академийн физик технологийн хүрээлэн Монгол Улсын их сургуулийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв удирдлагуудад чиглэл бас болгосон. Мөн энэ мал амьтан хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаанууд бол өнгөрсөн хугацаанд хийгдсэн байдаг. Манай шинжилгээ ухааны академи, их сургуулийн дэргэдэх байгууллагууд хийсэн. Энэхүү судалгаагаа илүү өргөжүүлээд иргэдийн оролцоог хангуулж байгаль орчинд хор хөнөөлдөг байгаа талаар бол мэдээллийг нэгтгэж олон нийт хүргэж явах чиглэлээр
байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Одон Туяа усны газрын дарга Батбаяр шинжилгээ ухааны академийн химийн технологи хүрээлэнгийн захирал жаргал сайхан докторт бол бас ингээ үүрэг болгосон. За мөн энэ одоо ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар нийгмийн эдийн засаг орон нутагт үзүүлэх өр нөлөө орон нутагт нөгөө санхүүжилт хийгдэж байгаа. Тэгээ бүтээн байгуулалт эхэлснээс хойш бол суманд бол 1 сая доллар нийгмийн хариуцлага хүрээнд олгогдно. Энэ болгон дээр одоо хяналт тавьж ажиллахыг тэргүүн шадар сайд, ган төмөр, сангийн сайд Жавхлан, Дорногов аймгийн засаг дарга Батчаргал нарт бол даалгасан. За мөн одоо иргэдийн зүгээс бол иргэдийн одоо хяналтын зөвлөлийг байгуулж ажилуулах, иргэдийн оролцоог хангуулах гэдэг утгаар нь бол бид энэхүү одоо төслийн явцад хяналт тавих чиглэлээр төрийн бүс байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, мэрэгжлийн хараат бус судлаа шинжээчдээс бүрдсэн орон тооны бус иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулж ажиллахыг одоо Монгол Улсын сайд хэрэгжлэгийн дарга учрал Эрдэнэс Монгол компани, Наран цогт Мон Атом компани захирал Далаа Жаргал нарт бол даалгасан. Мөн цацраг идэвхэд ашигт малтмлын цөмийн болон цацрагийн хэмжилт шинжилгээ хийх, хөрс, ус, агаарын бохирдлыг дээр нь одоо шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори орон нутагт нь байгуулаа гэдэг ийм одоо үүргийг аж үйлдвэр эрс соёлын сайд Туваа цөмийн энергийн комиссийн ажлын албаны дарга Манлайж нарт бол даалгасан гэдгийг хэлэх ёстой. Тэгээ иргэд бол энэ хариуцлагатай уул уурхайг нэмэгдүүлэх чиглэлээр бол төртөөгөө хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр мэд хэргийг хангуулах энэ санаа санаачлагуудыг бол бид нэр бас хүлээж авч цаашдаа иргэдийн хяналтын зөвлөлийг дэрэгдэн ажилуулад энэхүү одоо төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Шинжилгээ ухааны академи, эрдэмтэн судлаачид өнгөрсөн хугацаанд энэ төсөл дээр 122 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах үед 6 сайдаар ажлын хэсэг ахлуулж ажиллах үед 3 одоо гадаадын зөвлөх үйлчилгээний компани ажилласны нэг нь бол олон улсад зөвшөөрөгдсөн байгаль орчны энэ зөвлөх компани. Энэ зөвлөх компани дүгнэлтүүд манай одоо шинжилгээ ухааны академи химийн хүрээлэн, физикийн хүрээлэнгүүдээс гарсан дүгнэлтүүд үндэслээд бид нар цаашдаа одоо энэ агаар уус хөсний бохирдлыг шинжлэх лабораторийг орон нутагт нь байгуулах саналуудыг болвол одоо тавиад явж байгаа. Өнөөдөр засгийн газраас бол холбогд үүргүүдийг өгсөн учраас энэ лаборатори бол цаашдаа уул уурхай аль салбарт бол энэ хөрс ус агаар усны бохирдлыг шинжилэхэд бол маш одоо чухал байгаамаа. Тийм учраас илүү орон нутг руугаа чиглэсэн, иргэдийн хуримтлал руу чиглэсэн, эдийн засгийн эргэлтэнд оруулсан, иргэд төрийн бус байгууллага, мэрэгжлийн холбоод эрдэмтэн судлаачдаас бүрдсэн хяналтын дор хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэхэд бол анхаарч ийж цаашдаа энэ засгийн газрын мега төслүүд хэрэгжин тэгж байж одоо нэгэн шийдвэр гаргасан бол одоо хөрөнгө оруулагч нараа ч гэсэн дэмждэг. Хөрөнгө оруулагч хувийн хвшлэж гэсэн одоо сонсдог, иргэний нийгмийн байгууллагуудаа бас сонсдог ийм одоо бас экосистем бүрднэ гэдгийг би бас хэлье.